За манай улсын хэмжээнд бол бид бүхэн энэ шинээр нэвтрүүлсэн хаалгааны технологи бол яг энэ хамгийн ихний ээлжинд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг эх орондоо шийдвэрлэх зорилгоор хийгдсэн ажил байгаа. За энэ бол анх манай улсад 1700 орчим энэ хөгжлийн саажил унал таталттай хүүхэд байдаг. За тэдгээрийн одоо зарим хувийг нь доод бичний саатай, дөрвөн бичний саатай хүүхдүүдэд энэ мэдрэлийн язуур тайрах хагалгааг бол хийх шаардлагатай байдаг. За энэ дагууга энэ хүүхдүүдийн маань эцэг эхчүүд хүүхдүүдээ аваад гадаад орныг зорж тэнцээ хагалгаа эмчилгээнд бол орох шаардлагатай болдог ийм одоо асуудал байсан. За энийг бол өнгөрсөн 6 дугаар сард бол бас тодорхой ерөнхий сайдын зүгээс манай яамд манай сайдад бол үргэлжлэхсний дагуу бид бүхэн энэ ажлыг бол зохион байгуулад саяны өгсөн мэдээлэл одоо энэ язуур тарих мэдрэлийн язуур тарих хагалгааг бол эхний ээлжинд Монгол улстай бол эхнийхийг нь тохиолдлуудаа хийгээд байна. Хэдэн тохиолдол яг ямар одоо шалтгаан нөхцөл байгаа хүүхдэд хаалгаа хийгдсэн бэ? Ер нь эндхийн хаалгаа хийх шаардлагатай ер нь хүүхдүүд нь бас нөгөө эдгээр хүүхдүүдэд эх орондоо хямд өртгөөр тийм эмчилгээ авах боломж бүрдчихлээ. За энэ төрлийн хаалгааг бол яг саас ажилтаа унал таталтай хүүхд болгонд бас хийхгүй тий. Энэ бол аливаа хаалгаа бол заавал эмчийн заалтын дагуу хийгдэнэ. Хэр үр дүн өгөх магадaltaй эсхийг нь одоо ач холбогдолтой эсхийг нь эмчийн мэрэгжлийн эмч нарын одоо заалтын дагуу хийх ёстой байдаг. За энэ дагууга болохоор хамгийн түрүүнд бид бүхний зохион байгуулсан ажил бол авсан үүрэг даалгаврынхаа дагуу 6 дугаар сараас эхлээд бид бүхэн манай эхмүүд дээр энэ хүүхдүүдэд эхнээс нь бүртгэлээс нь цуглуулад за эхний ээлжинд мэдрэлийн мэс засал за сэргийн засгийн эмчийн бүрэлдэхүүнтэй нэгдсэн багийн хүүхдүүдэд онцлогоонд хамруулсан байгаа. За аль хүүхдэд нь яг хийх ёстой юм бэ? Энэ хүүхдэд хийхгүй хийхгүй гэдэг эхний заалтаа гаргасан. Ингэснийхаа дараа бид бүхэн гадаад улсын яг багийг судлаад авчирсан байгаа. Энэ багийн одоо үзлэгт бол эмч нарын багийн үзлэгт бол хамруулсан. Үннээсээ за энэ одоо хүүхдүүдэд энэ хаалгааг хийвэл ийм үр дүн гарах юм байна гэдэг эхний заалтаа гаргаад энэний дараагаар энэ хаалгаа хийгдсэн байна. Эхний таван хичнээн гэсэн яг одооноос эхлээд энэ хаалгааны заалттай хүмүүст яг энэ төрлийн мэдслэг тогтмол хийгээд байх боломжтой. За бид бүхний энэ технологиг нэвтрүүлэх гэж одоо хийж байгаа ажлын зорилго бол ганцхан одоо нэг удаагийн багийг авчрахыг бол бид нэр зориогүй. Хамгийн гол нь энэ хаалгааг Монгол улсын хэмжээнд Монгол улсын ямар ч иргэн хүүхэд одоо өвдсөн байгаа гадагшаа явуулгуугаар эх орондоо эмчлүүлэх ёстой маа гэдгийг нөхцөлийг бүрдүүлье гэдэг зорилготой хийсэн. За өнөөдрийн та бүхэнд мэдээлсэн энэ Турк улсын эмч нарын баг ирээд хийсэн эхний 5 тохиолдол бол хамгийн түрүүнд нэн шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээг нэгдүгээрт шийдвэрлэх. Хоёрдугаарт Монголд одоо манай улсад эрүүл мэндийн сайдын тушаалаар яг энэ үндэсний баг байгуулагдсан байгаа. Мэдрэлийн энэ мэс заслын шинэ технологиг нэвтрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах баг үндэсний баг байгуулагдсан. Энэ баг маань эх орондоо яг тэр мэрэгжлийн гадны эмч нараас суралцах ажлын байран дээрээ суралцах тийм ээ. Ингээд дараагийн хаалгаануудыг эх орондоо өөртөө бий даагаад хийх боломжийг нь хангахын тулд зорьсон ажил байгаа. За дараагийн ээлжинд бид бүхэн бас хоёр улсаас бас яг энэ чиглэлээр мэргэжсэн багийг урьхаар бэлдээд байна. Энэ баг одоо энэ сар дараа сарда бид бүхэн багтаагаа дараагийн багуудыг авчирч ажилуулна. Ингэхдээ бас яг адилхан энэ чиглэлээр одоо үзүүлэх ёстой хүүхдүүдэд үзүүлнэ, хаалгааг нь хийлгэнэ. Эндээ бас яг мэрэгжлийн энэ үндэсний бага сургаад яг энэ улстай сургаад түүний дараагаар бид бүхэн эрхчлэлийн зорилго бол энэ төрлийн хаалгааг Монгол эмчнэр өөрсдийнхээ багаар Монголдо одоо хүмүүсээ хийгээд явдаг болох ёстой гэсэн зорилго байгаа. За энэ мэдрэлийн та бүхэнд өмнө нь бас мэдээллүүдээр өгж исэн гадаадад очиж эмчлүүлсэн болвол манай одоо улсын иргэд эрүүл мэндийн яамд тодорхой хүсэлт гаргаад эргүүлээд буцаагаад бас буцаа олголт авдаг ийм журамтай явдаг. Энэ дагууга манад энэ мэдрэлийн язуурыг тайруулсан одоо тайрах хаалгаанд орсон хүүхдүүд өргөдлөө өгсөн. За эндээс нь хараад үзэхэд бол улс орноосоо ялгаатай улс орон бүрээ одоо ялгаатай мэдээ байна л да. Гэхдээ хамгийн багадаа нэг 18,000 доллар. Ганцхан энэ хаалгааны зардалт. За одоо түүнээс дээшээгээ 43,000 доллар.
доллар. Америкийн нэгдсэн улсад хийгдсэн хаалгаас жишээлбэл 43 мянган доллар. За энийг дагаад мэдээж эрийг тухайн хүүхдийн одоо онгоцны билетнээс ахуулаад түүнийг дааж байгаа ар гэрийнхэн байна. Очоод буудалж байгаа буудал байна. Ингээд явахаар энэ хаалганы зардал мэдээж эрийг өртөг өндөртэй байгаа. Тэгэхээр энэ зардлыг бид бүхэн улсдаа энэ технологиг нэвтрүүлчих хөл одоо хүүхдүүд маань энэ эцэг ихтэйгээ өөрийнхөө эх оронд яг тэр төрлийн тусламжлалыг чанартаагаар авах боломж энэ нь өөрөө дагаад яг энэ санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилготой. Энэ мөнгөнд дүнг Монголдоо бид бүхэн мэдээж Монголд хийгдэж байгаа гэсэн зардал орно л доо. Гэхдээ энэ нь хамаагүй одоо иргэдэд санхүүгийн хүндрэлийн хувьд бол бага байна. Дээрээс нь эрхчил бид бүхний зорж байгаа юм энэ төрлийн хаалгааг яг энэ эрүүл мэндийн даатгалаас олгох даатгалаас одоо зардлын одоо шийдвэрлэх замаар одоо гаргана гэсэн байдалтай төлөвлөд ажиллаж байна. За тэгэхээр өнгөрсөн 9 сарын 1-ээс 3-ны өдрүүдэд эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан үндэсний баг бол Турк эмнэлгээс ирсэн одоо мэрэгжлийн багтаа 3 өдөр одоо тасралтгүй хамтран ажиллаад ингээд 5 хүүхэд одоо ризотомийн хаалганд орсон байж байгаа. За энэ 5 хүүхдийн одоо биеийн байдал өнөөдөр бол одоо сайн байна. Энэ 7 хоногт одоо шархны байдлаа шалтгаалаад ингээд их нэлгсийн төв рүү одоо шилжүүлэх бэлтгэл одоо хангаж байна. Тэгэхээр энэ хаалгаа бол ерөөхдөө одоо тархины саажилтаа хүүхдүүдийн мэдрэлийн язуур тайрах хаалгаа язуурыг одоо бүтэн тайрахгүй 20-80% бол тайралт хийдэг гэж байгаа. За тэгээд дунджаар одоо 50% одоо тухайн мэдрэлийг одоо 50% хүртэл одоо тайралт хийн. Тэгээд бүндэрлийг бүтэн тайрахгүй гэсэн үг. За тэгээд хамгийн гол хаалгааны үр дүн бол одоо яг мэслийн дараах эрт үед бол харьцангуй нөгөө татал чангарал өгж исэн булчингууд маань одоо суларцсан байж байна. Тэгээд урт удаан хугацаанд үр дүн гаргах нь бол урт удаан хугацааны нэгдүгээр сэргээн заслын одоо эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, хоёрдугаарт одоо гэр бүл одоо эцэг эхийн одоо маш их хүчин чармаалт одоо эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллах энэ үр дүнгээс шалтгаална гэдгийг бол Турк одоо профессор хэлж байна. Тэгэхээр бол яг энэ хаалгаа хийгээ 100% бол эдгэрчихгүй. Ер нь сэргээ урт удаан хугацааны сэргээн засал эмчилгээ гэр бүлийн одоо энэ анхаарал халамжаас шалтгаалаад хаалгааны үр дүн одоо хэдийн хугацаанд тогтвортой үргэлжлэх вэ гэдэг. Тэгэхээр энэ бол одоо хөнгөвчлөх одоо хаалгаа байгаа. Яг энэ хаалгааг хийснээрээ тархины саажилтаа хүүхдүүдийн одоо эмчилгээ төгс одоо шийдэгдэж байгаа бол асуудал бол биш ээ гэдгийг бол мэрэгжлийн лекц одоо сургалт одоо явуулсан байгаа. Ингээд үндэсний хэмжээний одоо улсын 1-р төв эмнэлэг, 3-р төв эмнэлэг, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо мэрэгжлийн баг ингээд 30 гаруй хүн одоо 3 өдөр одоо хамтарч ажилласан байж байгаа. Манай боловсруучдын хувьд заавал одоо гадны одоо мэрэгжлийн эмчнэрийг байлцуулж иж хадгалгаа хийх шаардлагатай байсан юм. За ер нь бол Монголд мэдрэлийн мэс засал одоо хөгжөөд 60 гаруй жил болж байгаа. Гэхдээ энэ хаалгаа бол хэдийгээр одоо тухайн мэдрэлийн мэс заслын салбартаа одоо харьцангуй одоо одоо юу гэдгийг нэг 20 дугаар төвшний одоо хаалгаанд орж байгаа ч гэсэн яг энэ одоо хаалгаа бол нутагшаагүй байж байгаа. Тэгэхээр энэ бас технологитой бол холбоотой. Тэгэхээр сүүлийн үеийн одоо сүүлийн одоо 10 гаруй жилд эрүүл мэндийн салбарт орж байгаа одоо том хөрөнгө оруулалтуудын хүрээнд бол тархины одоо мэдрэлийн одоо мэдрэл булчингийн одоо шинжилгээнүүд бол өргөнөөр хийгддэг болж байна. За тэр тоног төхөөрөмж нь бас нэмэгдэж байна. За мөн одоо яг энэ хаалгаанд хэрэглэгддэг одоо нейро одоо мониторинг систем буюу одоо яг хаалгааны үед аль мэдрэл нь илүү одоо дамгаа гэмтээд одоо гол одоо асуудал үүсгэж байна. Тэрийг одоо яг тодорхойлж ялгаад за тэгээд тэр мэдрэл дээр одоо ажилдаг одоо энэ тодорхойлдог одоо багжийн одоо бас оруулж ирсэн байж байгаа. Азийн хөгжлийн банк эрүүл мэндийн яамны санхүүжилтээр одоо орж ирсэн байж байгаа. За тэгэхээр яг энэ одоо технологи дээр ажиллах мэргэжилтнүүдэд одоо хурдан бэлтгэх үүрэг чиглэлийг бас сайдын зүгээс өгөөд өргөжүүлээд бас сургалт одоо юм эхлэх гэж байна.